За. Тэгсээр л YouTube суугт тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ Trading in the Zone гэдэг номны бас нэгэн сонирхолтой санааг ярилцах болно. За тэгээд анхлан болон дунд төвшөнд явж байгаа залуучууд маань бас үнийг ойлгоод хэрэгжүүлээд харилцаан дээр бас сайхан үр дүн гарна хаа гэж бодож байна. За энэ санаа болвол Trading in the Zone-ийн одоо зохиолч Mark Douglas гэдэг хүн бичсэн байдаг тийм ээ. Хоёр итгэл үнэмшлийг чи суулгах хэрэгтэй. Хоёр итгэл үнэмшлийг өөртөө суулгаж чадваас тийм ээ. Хэрэгжүүлж чадах юм бол чи яахад болвол маш ойрхон болно. Ашигтай арилжаа хийхэд болвол гэж ярьдаг. За тэр хоёр нь юу вэ гэхэлэр чи ирээдүйд юу ч болж болно гэдэг санаа. Англи хэлээр болвол anything can happen. Тийм ээ? Юу ч болж болно гэдэг сонирхолтой санаа байна. За хоёрдугаарх нь болвол чи зах зээл дээрээс мөнгө хийхийн тулд, чи ашиг хийхийн тулд чи бас ирээдүйд юу болохыг мэдэх шаардлага байхгүй гэдэг санаа байгаа юм. Сонирхолтой хоёр санаа гоц. Тэгээд энэ хоёр санаа маань хоорондоо хоршиж ажилдаг гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёрыг л чи суулгасан байхад ер нь болвол тий тэнэг зүйл хийхгүй болчихж байгаа юм. Арилжаачдыг тэр амжилтгүй байлгадаг. Тэнэг зүйл хийлэгдэг. Одоо шалтгааныг бүр боломжгүй болгодог гэж хэлж байгаа байхгүй. Маш сонирхолтой санаа. Тэгвэл арилжаачийг амжилтгүй болгодог зүйл нь юу юм бэ гэсэн чинь ирээдүг таамаглах гэж оролддог. Хитрхи их өөртөө итгэлтэй байдаг. Яг таг зах зээлийг мэдчихлээ ингэж явах нь тэгж явах нь гэж боддог. Тийм ээ? За мөн дээрэс нь зах зээл бол яадаг юм байна. Одоо юу гэдгийг тийм ээ? Одоо таамаглах боломжтой юу гэдгийг тийм 100% баталгаатай мэдэх боломжтой ч гэдэг юм уу. Гэх мэт ийм бодлууд байгаад байдгийн байна. Тийм ээ? Тэгээ тийм бодол орж ирэхээр ямар асуудал үүсдэг вэ гэсэн чинь чи юу ч болж болно штэ гэдгийг нэгдүгürt мартдаг. Хоёрдугаарт чамд хүлээлт үүсдэг. Хүлээлт үүсэх үед их аюултай болж байгаа. Учир юу вэ гэх юм бол хэрвээ чиний хүлээлт буруу байх юм бол тэндээс маш их сэтгэлийн өвдөлт авдаг хүн гэдэг амтаа тийм ээ. За одоо юу гэдэг юм энгийн жишээ авах юм бол тэн чи краш тавиалаа гэж үү тийм. Хүн залууд сайн боллоо. За тэгээд тэр чи хэрвээ буруу байх юм бол буруу ч явах одоо нөгөө талаас адилхан тийм одоо сэтгэлтэй биш байх юм бол чамд ингээл тий яаж тусах уу тий нэг ялангуяа чи намайг ус зөрүүлээд одоо хайрлах байх та гэсэн бодолтой байсан чинь нөгөө залууч нь тий за эсвэл бүсгүүч ч юм уу үгүй чи өстой хогийн царайтай байна тэгвэл өстой шалан дээр бууж байгаа өстой тий тэгвэл яг үүнтэй адилхан хүлээлт гэдэг зүйл маш аюултай байдаг зах зээл дээр тэгээд хүн хүлээлттэй байх үед тэрийг хамгаалах гэж үздэг. Учир юу вэ гэхээр хүн хүлээлттэй байх үедээ яадаг болж байгаа. Хэрвээ хүлээлт нь буруу байх юм бол маш их өвдөл авна гэдгийг угаасаа мэдж байгаа ш таамаглаж байгаа ш буруу байхыг үнэхээр хүсэхгүй байгаа. Тэгвэл тэр өвдөлтийг авахгүй байхын тулд хүн манипуляц хийж эхэлдэг юм. Зах зээлийг өөрийнхөө гуйвуулж хардаг. Өөрийнхөө харах гэж хичээдэг, тийм ээ? Байгаагаар нь харж чаддаггүй. Тийм ээ? Ерөөсөө энэ бүгд нь тэр аяараа л хүлээлт гэдэг зүйлээс л үүссэн байж байгаа юм. Чи ямар ч хүлээлтгүй байсан бол
Марк Даглсын хэлж байгаа эхний итгэл үнэмшлийг суулгацсан байсан болвол ийм юм болохгүй байсан. Зах зээл дээр юу ч болж болно гэд бодож байгаа хүн тий ямар хүлээлттэй байх. Тий? Окей, би лонг орлоо, би шорт орлоо. Энд дэр юу ч болж болно шүү дээ гэж бодно шүү дээ. Тий, миний сэргийг аваад өгч болно. Гэ бодож байгаа хүний хувьд бол хүлээлттэй байх утгагүй болчихж байгаа. Тэгээ хүлээлтгүй байх юм бол чи мэдээж зах зээлийг байгаагаар нь харна. Гуйвуулж мэдээллийг харахгүй, эсрэг зүгийн баталгаа өгж явах юм бол орохгүй, бариад байхгүй, тийм ээ? ТП авах цаг нь олцоод байхад барьсаар байгаа дэсэл зөвхүүлэхгүй, тийм болж байгаа. Эсрэгээрээ зах зээл дээр юу ч болж болно гэдгийг эхний итгэл үнэмшлийг ухамсарлаагүй байгаа цагт чи үргэлж зовсоор байна, үргэлж алдсаар байна. Тэгээд үүний шалтгаан нь чи өөрөө тархич нь гуйвуулж харсаар байгаа. Тэг байх юмыг байгаагаар нь харахгүй, сул тавьж явуулж чадахгүй, өөрийгөө хуурж харж ийн гэсэн үг шүү дээ. Эсрэг зүгийн баталгаа гаргасаар байтал, тийм ээ? Одоо тийм үе байдаг л да. Миний хувьд өөрийнхөө арилжаануудыг бас харах юм болвол одоо ингээд хитрхи ингээд нэг талыгаа л харчгаар тэрийг л ингэ байгаад идэг гэдэг хүмүүс байдаг те. Би бол бас тийм хүмүүстэй ажиллаж исэн. Би өөрөө ч тийм алдаануудыг гаргаж исэн. Тий. Одоо бол энэ номыг би одоо 3 дахь уншсны дараа тийм ээ. Тэг 3 дахь сонссны дараа юм байна бүр. Тий. Нарийн тэмдэглэл хөтлөж байгаа шүү дээ. Бүр хууц суудсаар нь баг. Тэгсний дараа бол ойлгож байгаа. Тий. Надад бас сууж эхэлсэн. Тий. Одоо өөр төр анзаардаг зүйл бол бас их хайтайхан зүгээр сул тавиад явуулцдаг болцсон юм байна. Тий. Өөрийнхөө харах гэж хүчлээд байдаггүй. Өөрийнхөө харах гад байдаггүй. Эсрэг зүгийн баталгаа байх юм бол окей. За эсрэг зүг рүү явах гэж байна. Миний зүгийн баталгаа байх юм бол бас окей. За миний зүгийн баталгаа байгаа юм байна. Тэгэл орж мордог тий. Тэгэд revenge trade хийдэггүй. Би баг хизээч revenge trade хийдэггүй. Энэгээр бахархдаг. Тэ. Яг зүгээр наривчлал алдаад орчих юм бол тэ дутуу шингэн амуулаад орчих юм бол гүйцэд хамхаар нь орох үе байдаг л та. Гэтэ тэр бол би гэж орж байгаа юм биш байхгүй тий. Биш. Шал өөр гэсэн. Revenge trade бол ингээл улаарай ал тий. Хаста. Тэндээс нарчи гэл. Тэг ингэж байгаа. Байх юм бол тэгэл юу болчихж байгаа юм л да. Айгу хэцүү болж байгаа. Тэгээд чи нөгөө анханасаа хүлээлттэй болохоор тэндээс тийм асуудал үүсдэг. Үүнийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр арилжаа руу орохдоо зүгээр одооноос санах зүйл чинь бол зах зээл дээр юу ч байж болно гэдгийг ойлгох нь байна. Тийм ээ. За тэгвэл дараачих нь яагаад зах зээл дээр юу ч байж болно гэж. Яагаад энийг зүгээр л хүлээгээд авчих юм уу? Тэгж л ойлгох юм уу те? Энэ дээр хидхэн жишээ өгье. Миний хувьд одоо номон дээрээс олсон хамгийн одоо бас таалагдсан тий хүчрхэг санаануудын нэг юу байсан бэ гэхээр зах зээл гэдэг болвол үргэлж яг тухайн акшнд байгаа арилжаачдын шийдвэр, сэтгэл зүй, түүх, таамаглал дээрээс хөдөлдөг. Тэгээд нэгдүгээрт, хоёрдугаарт зах зээлийн одоогийн явж байгаа хөдөлгөөн болвол яг тухайн мөчөд тийм ээ одоо байгаа арилжаачдын шийдвэрүүдийн нээлбэр байхгүй. Тийм юм болвол тухайн арилжаачдын тэр шийдвэр тийм ээ энийг чи мэдэх боломжгүй. Ямар ч гайхалтай паттерн байсан, ямар ч одоо тийм смарт манигийн гайхамшигтай концепт байсан гэсэн ялгаагүй
тэр хүмүүс чинь цоо шин хүмүүс байхгүй. Яг одоо явагдаж байгаа зах зээлийн нүдний чи өмнө явж байгаа энэ хөдөлгөөн бол өмнө хизээш давтагдаж байгаагүй цоо шин хүмүүсийн цоо шин институтүүдийн ондоо шийдвэр гаргалтуудын нийлбэр болохоос биш. Яг ингээл хайрцагт хийцэн шоколад шиг те. Доторх өнгө хэлбэр дүрс болгоно адилхан байдаг. Энэ дээр ингээл далбаа паттерн явж их юм бол байнгын доошо буудаг. Ийм юм байхгүй. Тухайн үеийн хүмүүс яаж шийдэж болно гэсэн. Ийм болохоор зах зээл дээр магадлал ярьдаг. Тийм ээ. Ийм болохоор зах зээл дээр юу ч болж болно гэдэг. Хүн гэдэг таамаглагдашгүй амтан учраас. Тухайн акшнд арилжаанд орж байгаа арилжаач болгоны шийдвэрт одоо тийм дэлхийн зах зээлийн мэдээнээс авахуулаад одоо чиний дэргэд нисэж байгаа эрвэхээ хүртэл томоос жижиг бүх зүйлс нөлөөлж байдаг учраас таахын аргагүй болж байгаа. Бидний зүгээр хийж чадах цорын ганц юу болвол юу л болж байгаа гэсэн. Одоо зүйл болвол хийж чадах хамгийн ухаалаг зүйлсүүдийн нэг юу болж байгаа вэ гэхлээр магадлалд найдах. Окей. За нэг далбаа паттерн те буулж далбаа паттерн гараад ирэх юм бол доошоо задрах хандлагатай байдаг юм байна. Хүмүүсийн сэтгэл зүй тэгж ажилддаг юм байна. Хүмүүс шийдвэр гаргалтаа тэгж хийдэг юм байна. Тийм ээ. Зах зээл одоо те тоглогч нар маань нэг нэгэндээ ингэж нөлөөлдөг юм байна. За смарт money явах юм бол ордер блок үүслээд доошоо гоожоод буцаж ирээ точ хийх юм бол тэндээс реакц авдаг юм байна. Заримдаа бол цөмлөд гараад явдаг юм байна. Гэх мэтчлэн одоо ингээд за иймэрхүү магадaltaй байдаг юм байна даа л гэдэг гэж ойлгох байхгүй. Иймэрхүү магадaltaй байдаг юм байна гэж одоо магадлалаар сэтгэж үүнийг ашиглана гэсэн үг. Тэгэхгүйгээр эсрэгээрээ байх юм бол ихэнд дурдсанчлан маш олон тэнэг үйлдэлүүдийг гаргана, маш их одоо тийм сэтгэл зүйн асуудлуудтай орооцолдсон. Тэгээд тэр болгоных нь үндэс нь чи өөрөө л байгаад байгаа. За хоёрдугаарт тэгвэл хэдүүлээ юу ярилцъя. Хоёрдугаар дагсан хэлж байгаа чиний ойлгох ёстой одоо концепт юу вэ гэхээр зах зээл дээрээс чи мөнгө хийхин тулд яадаг гэж байгаа. Чи зах зээл дээрээс мөнгө хийхин тулд яах шаардлагагүй. Ирээдүйг таамаглах шаардлагагүй. Ирээдүйд юу болох ч байгааг мэдэх шаардлагагүй гэж хэлж байгаа. Энэ бас маш сонирхолтой концептүүдийн нэг. Тийм ээ. Зах зээл ирээдүйд юу болохыг мэдэх шаардлагагүй. Ирээдүйд юу ч болж болно. Өөрөөр хэлэх юм бол чи ирээдүйд юу болохыг мэдэхгүй гэж хэлж байгаа байхгүй дагс. Хоёрдугаарт гэхдээ зах зээл дээрээс мөнгө хийхин тулд чи ирээдүйд юу болохыг мэдэх шаардлагагүй гэж. Юу хэлж вэ? За юу хэлж байгаа вэ гэхээр хэрвээ чи эрсдлийн зохицуулга хийж чадах юм болвол тийм ээ ашиг эрсдлийн харилцаагаа гоё зохицуулж чадах юм болвол тийм ээ за тэгээд зах зээлийг таах гэж оролдохгүй тийм ээ тэнийг зүйл хийхгүй байх юм бол чи ашигтай байж чадна тийм би өөрийнхөө арилжаан дээрээс харах юм бол эрсдлийг маш сайхан барьж явж байгаад 7 хоногийнхоо бүх алдагдлыг ингээд нэг арилжаагаар л нөхдөг. Тийм үеуд байдаг. Тийм ээ. Ашигтай гаргаад ирж байгаа байхгүй. 5 6 арилжаа алдангуудаа 7 дахь нь бүгднгийн нөхөнгүүтэй нэмээд. Тийм мэдих шаардлагагүй гэсэн. Тэгэд энэ хоёр ихтгэл үнэмшлийг суулгасан арилжаач маань юунаас өөрийгөө одоо бүр мөсөн ангижруулж байгаа вэ гэхлээр ерөөсөө л окей чи яаж байгаа юм бэ? Одоо юу гэдэг те? За окей чи зах зээлд юу ч болж болно гэж бодож байгаа хүн бол гуйвал шархаа болчихж байгаа. Тэгээд мөнгө хийхин тулд юу болох
юу болох ч байгаа вэ гэдгийг мэдэх шаардлагагүй гэж бодож байгаа хүний хувьд илүү өөртөө итгэлтэй байх нь мэдгүй зүйл рүүгээ ороход, эрсдэл хүлээхэд, тийм ээ? Алдагдал хүлээхэд өөрийнхөө арилжааны ирмэг айж гэдэг санаа байдаг, тийм ээ? Энийг дараагийн имжлэгүүдээр хэлүүлээ. Илүү нарийн бас ярилцъя. Тийм ээ? Эдгээр зүйлсүүдэд найдаж арилжахад илүү амархан болдгоо л гэж. Тэгээ эцэст нь бол сэтгэл зүйн арилжааны сэтгэл зүйн асуудлуудыг гаргахгүй байх нь тийм ээ? Тэнэг үйлдэлүүдийг хийхгүй байх нь тэгээд чи дүрмээ дагнаа гэсэн үг байхгүй. За тэгээд хэрвээ яахыг хүсэж байгаа залуучууд байх юм бол арилжаач хамт олонтой болмоор байгаа, тийм ээ? За бас анхан шатны сургууль сонирхож байгаа хэрвээ чи хөрөнгөний зах зээлийн арилжаа хийж байгаа ч гэсэн гацаад байгаа, сахилга батгүй байгаа, хаанаас яаж одоо энэ зах зээлийн өөрийнхөө ирмэгийг гаргаж ирдгийг яаж одоо тийм хэрвээ энэ зах зээл чамд боломжгүй санагдаж байгаа болвол тийм ээ ганцаардаж байгаа ч юм уу тийм тэгхийн бол манай хамт олон чамд тусалж чадна, топ арилжаачид community явагдаж байгаа. Тэгээд анх бол сарын $67 гишүүнчлэлтэй байсан одоо үн төлбөргүй болгосон. Тэгээд доор линкийг нь үлдээчи. Юу хэлэх гэж байгаа мартчихва. Тим байна. Тэ. Хэрвээ арга барил чинь нэг л болж өгөхгүй байгаад байгаа дансны менежмент зохицуулгыг хэрвээ огтонч хийж чадахгүй байгаад байгаа бол бидэнтэй нэгд тийм ээ суралц хүрээллийн тэл асуулт асуу ганцаараа биш гэдгийг мэдэр тийм ээ бид нар ч юм туслахад бэлэн байна тийм ээ байна. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Ингэхээр нэг жоохон худ санагддаг. Гэхдээ одоо яг тэгээд адилхан бичлэгнүүд үзэж хөрөнгөний зах зээлийн аялалтаа ганцаараа баймиргүй байх юм бол subscribe тавчиг дарж нэг дээрээ тэгээд нөгөө талд уулзцгаая.